Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Бидний арын шин лайв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн бидний арын шин сувг, за Facebook-ээр од мөндөр пэйж дээр, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээгч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Рокийн ажиллаж байна. Студид Урнаа Зингэл бэлэн боллоо. За өдрийн мэнд. Өнөөдөр бит хоёр ууртай бяцхнуудтайгаа хэрхэн харьцах вэ талаар ярилцах гэж байна. Тэгэхэд 11-р сарын 6-ны пүрэв гараг яг одоо 13 цаг 6 минут болсон байна. За нэвтрүүлгийнхаа байнгын ивент тэтгэгч Рокийнхоо кофег уугаад битэрээс өдрөө сайхан эрч хүчтэй эхлүүлж байна. За дэлхийгээр тархан суурьшсан монголчууд маань холбогдож бас сэтгэлээ хуваалцахыг хүсэх юм бол од мөндөр пэйжийнхаа лайвын дор комментээр орж ирээд за эсвэл одоо 7818 77 77 шууд утсаар залгаад за бас танд ямар асуудал тулгарч байна, бяцхнуудыгаа яаж аргалж байна, яахан зөв юм шиг санагдаж байна өөрийнхөө туршлагаас бас хуваалцаарай. За хүүхэд ингээл утасны хамааралтай одоо сүүлийн үед те айгүй олон хүүхдүүд утасны хамааралтай байна. За өдөрт одоо 1-2 цаг үзэх үед юм уу нэг наснаасаа хамаарат нэг тийм лимиттэй байгаад байна те. Тэгээд одоо надад жишээлбэл одоо их тулгарч байгаа зүйл бол тэр яг утсаа үзэж байгаа тэр нэг те байдлаас нь за аль над уцаа үцгэ бол гэдэг хүүхдэд болиулах гээд одоо энэс болоод бүтээрийн хооронд ингээд таагүй харилцаа эхэлчихэж байгаа юм л да. Тэгэхээр ямар ч байсан одоо нийтлэг тулгараад байгаа энэ асуудал дээр ярихад яаж уцаа үцхийн одоо болиулах вэ гэдэг энэ санаан дээр good insight гэдэг нэг юм нэг алдартай бас хүүхдийн тухай ном байдаг. Одоо үүн дээр зөвлөсөн зөвлөгөөг би авч ярих гэж байгаа. За тэгэхээр хүүхдийн ер нь нэг тарих бүрэн хөгжиж дуусаагүй гэдгийг одоо даа ялангуяа бага насны хүүхдүүдтэй одоо 25 хүртэл одоо бүрэн хөгжиж дуусаж нэг шийдвэр гарах ухаалгаар бодох одоо тэр тий одоо тархины бүрэн үйл ажиллагаа болно гэдгийг бид нэр ер нь ингэж байнгын нэг санаад за хүүхдийн маань одоо юмыг одоо ерөнхийдөө ойлгох тэр зүйл нь байхгүй байгаа шүү гэдгийг ер нь байнга санаж одоо том хүн шиг тийм хариу үйлдэл бол ерөөсө хүлээхгүй байх хэрэгтэй тий нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл яг бол гэж яах мөчөд одоо хүүхдийн нэг стрессинг гормон нь те яг нэг гоё юмаа ингээл үзээл дунд нь ороод те Minecraft гэдэг юм уу одоо YouTube имжлэг байд юм уу тэрийг үзэж байгаа штэ. Тэгэхээр эхлээд хүүхдтэйгээ ер нь бол нөгөө тохиролцох хэрэгтэй юм байна. За миний хүү өнөөдөр яг 30 минут одоо энэ цагийг харж байна уу те. За 30 дээр одоо хоёлаа дуусна шүү. Тохирсон уу? За тохирсон бол хоёлаа үзье гэд те. Тэгээд хүүхдээ үзүүлээд одоо цаг нь болонгот хүүхд ингээд цагмаар болчлоо гэж болохгүй штэ бас те. За тийм за миний хүү цаг нь дуусахад 5 минуттай байна шүү. Одоо бас байнга өглөөд байхгүй. За одоо удахгүй дуусна шүү гэвэл нөгөө хүчнийг үтсэн чи яашин ч те. Тэгэхээр нэг 5 минутын өмнө ч юм уу за миний хүү одоо дууслаа шүү те. За одоо бүр 3 минут за миний хүн нүдэн ханаад ээж нь зургтаа унтраах уу чи унтраах уу гэдгээ чи сонго юу ч үс гэдэг өөрт нь бас нэг сонголт өгөөд за тэгсэн ч гэсэн тэр хүүхд бас нэг ухаалгаар харьцахгүй за тэгээд одоо ингээд сонсохгүй байх юм бол те юм хөгжилтэй байдлаар хүүхдтэйгээ ханд гинэ хөгжилтэй байдлаар ингэж хандж байгаа байдал нэг хүний тэр нөгөө стрессинг гормон тэ одоо тэр сөрөг гормонуудыг ингэж айгүйх ингэж дарж давмгаалж яадаг ер нь хүүхдтэй харьцах их сайн арга юм байна л да. Тэгэхээр одоо юу гэдгийг те за миний хөгийн чихэн байхгүй байсан юм уу одоо тэ одоо энэ чихэн нэшт ингээд наа чи одоо сонсох байх ч гэдэг юм уу те эсвэл энэ ч одоо навчууч ихөө өдр гэж одоо гэж мэддэг ч юм уу те Хөгжилтөөгөө л бариад ах нь шүү дээ одоо те ээжигээ сонсохгүй байгаа мó гэдэг зүйлээ одоо тэгж хэл одоо чи хүний үг сонсохгүй байгаа мó чи гэж хэлэх нэг өөр те тэгтэл чихэн навчаалцсан юм уу гэвэл бас тэр хүүхд нэг амар уурлах нь бас гайгүй те за одоо ингэж нөгөө нэг ивж өгөөд тэгээд одоо цаг тохироод энийгээ ингэж цаашдаа яг ингээд одоо бид нар бол хүүхдээ яг өдөртөн залж явах хэрэгтэй. Хүүхдтэй өдөрдүүлэх уг нь ёсгүй. Гэхдээ хүүхдийн өөрийнх нь сонголт юм шигээр те цагаа тэр хүүхд өөрөө сонгож гэн, хин унтраахаа өөрөө сонгож гэн гэдэг байдлаар хүүхдтэй ер нь нэг хяналтын дор хийж байгаа үйлдэл те энийг үзгээд үзүүл хүүхд бас нэг дуртай биш гэдэг утгаар хүүхд хяналтын дор биш байгаа юм шиг тийм ойлголтыг хүүхдэд төрүүлээд хоёрдугаар нөгөө хөгжилтэй байдал гэдгээ бас ингээ хараад болохгүй тийм. Тэгээд одоо тэр нэг хүүхдтэй цаашдаа бол эн чинь анхны удаад иймэрхүү зүйлс тохиолж байгаа боловч цаашдаа бол за 30 минут 5 минут үлдсэн байна. За одоо ингээ би болохоос аргагүй гэдэг юм нэг дотор нь суугаад заавал хэрүүл уруулахгүйгээр нэг ингэж шийдэх
гэдэг юм уу нэг иймэрхүү аргуудыг зөвлөсөн байгаа. Тэгээд нэг хүүхдийн өөрийн сонголт гэдэг дээр жишээлбэл ингээл хүүхдтэйгээ дэлгүүр дотор явж байтал би ундаа умаар байна. Хүүхдүүд ундаа ууж л идэг штэ гэж гэдэг юм уу те ингээ гинт нэг юм нь хөдлөөд гэдэг шиг те ингээ чихэртэй ундаа ууг юм. За тэгвэл миний хүү ундаа ууж болно бол нэгтэй хоёлаа өнөөдөртөө чихэрхүү ундааг нь сонгоч чи ингээд хараад нөөв шуугар гэсэн те энэ ундааг нь ингээд сонгочих гэж байгаа тойд хоёлаа явж байгаа нэг өтгөрүүлсэн чацганы шүүсэн дээр ингээд туллаа л та. Тэгтэл тэгээ миний хүүхд одоо тэр өтгөрүүлсэн шүүсээ авч байгаа юм. Уг нь тэрийг юусоо уудаггүй. Одоо би жишээлбэл гэртээ ингээд авчраа өгсөн бол уг хүү бол тэрийг уухгүй байхгүй ер нь бол өөрөө сонгосон учраас яаж юм. Тэгсэн чи өөрөө сонгоод гэртээ очсон чи нөгөөтгөө зүгээр аяйгуу дуртай нэг өөрийнх нь сонголт гэдэг утгаар те ингээд найруулад одоо ингээд дээр нь усыг ингээд холиод байгаа штэ ингээд тийм тэрийг ингээд дуртай ууж байгаа байхгүй юу. Тэгэд өөрийн сонголт гэдэг ийм сэтгэл ханамжийг дагуулж явж идэг гэдэг нэг ийм санаа байна. Энэ ихтэй бүр насан турсан хүн дээр ч гэсэн байдаг юм тийм. Үнэн ер нь хүүхэд насан турсан хоёр баргал те. Дэлгүүрийн шалан дээр уйлж хөвтдөг те олон хүний өмнө тийм байдал үүсгдэг. Хүүхдүүд ер нь тийм үе байдаг штэ. Тэгэхээр яг тийм үед ямар реакц гаргадаг вэ? Яг ингээл бүр ямар ч контролгүй яг хүмүүсээс ичсэндээ болоод чирээ гарах хэвээр юу? Эсвэл одоо нөгөөх маань уйлж ин да гэд одоо яах хэвээр. Хүүхдүүдийн нөгөө синдромтой нас гэдэг тэгдэг л дээ. Гэтэ яг үнэндээ би одоо синдром нь 2 настынхан синдром хизээ дуусах юм бол гэсэн чинь за одоо 3 насны синдром хизээ дуусах юм бол 4 насны синдром 5 насны синдром гэдэг энэ нөгөө нэг бүх насанд байгаад насны хүртэл шүү. Одоо бүр дээ 60 насны синдром хүртэл тэр чинь тэгээд дуусахгүй явчихдаг юм байна. Тэгээд нэг удаа хүүхэд маань ийм арт дотор тэрийж унаад Тэстэй айгүй олон хүмүүсийн анхаарлыг ер нь тэгдэггүй байхгүй юу. Тэгсэн чинь нэг удаа бүр яг үнэхээр яг нөгөө хүмүүсийн яриад идэг тэрий жумлалт чинь бас ингээд тохиолдоод тэгээд би шууд нөгөө нэг ингээд бас бид нар ч бас байнгын соёлтой байж чадахгүй тийм ингээд нөгөө цамцнаас нь ингээд татаад ингээд те гэхдээ нэг өөрийг өвтөхгүйгээр би нүг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгтээ жоохон би жоохон хүчээр одоо ингээд яаж шүү гэдгийг жоохон ойлгуулад байна тийм. Тэгсэн чи хажуунаас нэг хүн ирсэн ээ. Хөөе хүүхдээ чи ингэж нөгөө ингэж чирж болохгүй штэ гэд тэгсэн чинь би ингээ амар бантаад нөөрөө тэр хүмүүсээс болоод л татсан гэж бодогдоо. Тэ яг хүн харахаж явах эвгүй харагдсан баг л та. Би ихтэй нэг уугэрийн хоолоо амын татахгүй бүх юм ингээд нөгөө нэг 2 секундын дотор хүний тархич ууртай ажилт юм болохоор ингээд уг нь зохицолцсон байсан. Тэгээд тийм үед бол тэгэл одоо өстэй нөгөө ичгнүүрээ илгэндээ наана гэдэг шиг ингээд нүүр айгу улаагаал те хүүхдтэйгээ буруу харьц олон нийтийн дунд буруу харьцаж байгаа эсвэл хүүхдэд хүмүүжүүлж чадаагүй энэ хүүхд яасан чанга дутаан байж гэдэг юм нэг хүн хэлж мэлгэж айгу эвгүй байдаг те тэгээд одоо тухайн үед л тэгэл өстэй одоо яг тийм боловсронгуй арга хэрэглэнэ бол санахгүй байна. Тэгэл өргөөлтэй миний хүү яасан яг яамаар байгаа тэрийг хэлчих энэ төр гэл те. Нэг тиймэрхүү юм болж исэн санагдчихэв. Чамд тийм юм бас тохиолдож юу яаж байв те. Бас яг айхтар санагдчихж байгаа юм алга юу юм бэ ер нь. Хүүхдийн онцлог байж бас магадгүй те. Ерөнхийдөө манай хүүхэд болоогоос л төрхиний л нэг тийм ухаан суудсан юм шиг хүүхэд байсан. Тэр эцэнд байхад нь асар их ном уншсан. Тэр аудио номны ажлаас болсон уу? Ямар ч хэсэг их тийм юу хизээ заны ойлголт бүр өөр том хүнтэй ярилцж байгаа юм шиг ойлголцож болохоор байсан. Гэхдээ ингээд нэг утас муц өхгүй ч гэдэг юм уу эсвэл бит хоёроос гадна олон хүн тойроод хүрээлээд жоохон контрол алдагдаад ирэнгуут л цогж могтдог үед байна ш та ингээл ээжигээ цогтдог. Тэгэл юу ч ойлгохгүй юм шиг болчдөг тийм үед байдаг. Одоо тэгэл тэр үед чинь нөгөө том хүн өөрөө тэр хүүхдэд сэтгэл зүгөө удирдахыг заах гээд байгаа байж би тэнд контрол алдах юм бол хүүхэд надаас бас тийм юм сурах байх гэж үзээд уг нь ихэнхдээ өөрийгөө барьцдаг. Тэгээ одоо бас яг барихан зөв буруу юу дээр ч гэсэн эргэлзэж байгаа. Гэхдээ яах вэ хаяа гарган л үсттэй гэд те. Одоо над шиг тэг гарахгүй байдаг болчих үү дээ ч гэдэг юм ингэж бодож байгаа. Тэгэхээр бас яг төгс арга гэж байхгүй те. Одоо бид нар ямар хоёр амьдарч үзсэн биш нэг л амьдарч байгаа болохоор тэгэл хин хинийхээ болсон бүтсэн аргуудыг сонсоол явж байгаа. Ер нь нэг юм байдаг гинэ. Хүүхдүүд уйлах, гоншигнох те тэр бүх үед хүүхдээ яагаад уйлж байгааг мэдэхгүй ээж аа байдгүй. Одоо хүүхдэн тэнд гонгнол уйлаад байгаа готлоо одоо гаднаас харж байгаа юм л да яагаад уйлаад байгаа юм бол гэж боддог бол наач тэгэл тэгж чахгүй юу гэл дандаа тэгдэг штэ ээж аваад. Тэгэхээр уйлж байгаа шалтгааныг мэдж байгаа юм бол тэрийг ярилцаж бас ярилцаж болно. Та хэдий том хүн болсон ч гэсэн хүүхдтэйгээ одоо яг тэр хүүхдийн сэтгэл зүйдээр л өөрийгөө аваачиж бас ярилцаж үзэх хэрэгтэй гинэ. Тэгээд нэг уншсан номны жишээн дээр тэгсэн байсан. Одоо
За парк явъя. За би чиний хэлснээр явъя. Тэгээ нэрээ парк явъя. Гэхдээ паркын тэр хажууд байдаг дэлгүүр рүү орж тоглоом авахгүй шүү. Өмнө нь чи маш олон тоглоом авсан. Энд чи ингээ бүр хэтрээд байна. Чи тоглоом авахгүй гэж амлаж байгаа бол явъя гэж тохирлоо гэж бодъё те. Тэгээ авахгүй тэгээд ойлголцож чадхаар том болцсон хөлт авахгүй амлаж ийн парк явъя гэд явлаа. Тэгээ парк орлоо. Яалчгүй тоглоом дэлгүүрээ хажуугаар өнгөрлөө. Өнгөрсөн 7 хоног 14 хоногийн өмнө байсан тоглоомноос өөр шин тоглоомнууд ирсэн хүүхэд бол ингээл хараад тэгэл юу яасан те амлалт юу юм бэ л болно шүү дээ ингээл шууд ингээл гоншигноол нэг амлцснаа бодохоор эвгүй болоод шууд ингээл гутраал нэг бол дэлгүүрийн тэнд ингээл хамаг тоглоомд нь хурж үзээл унгааж үзээл дургуур гээл эхлэв шүү дээ те яах гэдэг юм чи амлаа өстэй явъя мавь гэл нэг иймэрхүүл текстүүд хоорондоо ярих бах. За тэгсээр хагаад машин руугаа явхдаа одоо тэр ном дээр байгаа жишээгээр ээж нь бол ингээ хэлж байгаа хгүй нөгөө хүүхэд нь ингээл хөлөөж ирээл явж ядаа хамаг гутал мутлаа ингээ шороо олгоол арай гээл нэг дуртай дургу сүнсэнд гарцсан юм явж ийн гин араас нь тийм гутал чи өстэй ийм байхгүй юу чи өстэй амлаа эзтэй дандаа ингэж идэг чи угаасаа би чамд юу ч авч өгч байхгүй заа юу дахиж парк ирэхгүй шүү гэл нэг иймэрхүү юм ярьсаар гал гоншгонсоор гал машиндаа суугаал нөгөөх нь машин дотор уйлж нэг үзэл юм ярихгүй байж нэг үзэл ингээл хэрэлдсээр хагаад гэртээ ирж байна. Тэр процесс бол ээжийн хувьд ч гэсэн тоохгүй, хүүхдийн хувьд ч гэсэн тоохгүй. Тэгсэн чинь энэ яг надад нөгөө том бид нар хэдий нөгөө насанд хүрсэн ч гэсэн өөрсдөө ч ашиглаж болохоор арга санагдаж байгаа. Ямар ч хэлсэн аваагүй тэр дэлгүүрээс хөлөөч ирээд ч болов гарч байгааг нь эхлээд үнэл гэж одоо зөвлөж байгаа. Тэр номон дээр бол ингээд хэцүү байгаа авмаар байгаа тэгээ гараад ирлээ тэ машинтаа суусан хойно одоо ялангуяа тэр насанд хүрсэн ээж бол тэр сэтгэл зүгээ бүр таягдаж хаях хэвсдэг гэж байгаа байхгүй. Уг нь өстой гоё тоглоом байна. Миний хүү тэгээд ингимээр байсан авмаар байсан. Тэгээ даанч миний хүү амлцсан тэ. Тэгэхээр одоо дараа хоёлаа тэгвэл ингэж аавн тэгэж аавн гэдэг арай өөр сэдвэр хүүхдүүд чинь бидрийг бол харьцангуй нөгөө ингэж хөрвөх чадвартай шүү дээ. Тэгэж хөрвүүлэхгүйгээр яг тэр сэтгэл зүгээ аваал ингээл машинтаа тэ стресс бухимдалтай яваад ах. Айгу буруу арга гинэ хүүхэд тэндээс юу ч ойлгодгүй таны хэлж байгаа 10 өгүүлбэрээс юу ч ойлгодгүй гэж байгаа байхгүй болж өгвөл 10 үгэнд багтааж л үгээ хэлгээд байгаа. Тэр надад тэгээд за гэд ер нь харьцахтаа эхлээд нөгөө өөрийнх нь гаргаад байгаа төвчээр ч юм уу өөрийнх нь зүгээс гараад байгаа юм үнэлж харьцаад байсан чи одоо бас хитрхи өмлүүлэх гээд идэгч болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Гоё гадтэй сайн байгаа үсттэй гэх мэт түүхтэй нөгөөдхийн нөгөө өста энэ ч өста мундаг биш үгээ дараагийн яриагаа эхлээс сурцсан чи одоо мөнхийн тэгэд хараас энэ айгу буруу юуч гэж бодох шиг нэг тийм бодол бас байгаа. За тэгээ асуудал үүсэх тутамд бол за хэн удирдах хүлээ энэ хүүхдийг те хэн чиглүүлэх хүлээ гэж би дандаа өөртөө ингээ хэлдэг. Тэгээд нөгөө зөв чиглүүлэхийн тулд хүүхдтэйгээ хэрүүлийн болон бухимдлын ийм хоолойны өнгө аяс те өстэй тандаа гэдэг нэг ийм нэг одоо те би дахиж чам тоглоом авч өгөхгүй ч гэдэг юм уу нөгөө нэг яг энэ дээр ингэж өөрийгөө нөгөө ухамсартайгаар гэдэг шиг те за ингэж өгүүлэхгүй тэгээд ийм нэг тийм хэрэлцэн байдлыг хүүхдэд төвшөөсөн биш те бүр дадал болгож болохгүй шүү уран чимгээ гэд те өөртөө хэлээд тэгээд нөгөө нэг аль болох ингээд за миний хүү яг ямар байгаа вэ те за ээж нь тийм биш үү за ээжийнх нь батарей одоо ер нь 20% таа биш үү би тэр нөгөө батарей гэж ярьдаг байхгүй юу ингээд за ээж нь одоо нөгөө те 5 би унтыхээр унтуулахгүй ангот ээжийнх нь батарей 3% болчлаа ангот заагаа гараа авчдаг нөгөө утас шиг унтарчин гэж бодд юм уу яа тий хөрхий тэг ямар ч асуудлыг нөгөө батарей маань үнэхээр ингээ муу байна гингот хүүхд маань явцдаг тэг би бас хүүхдээ хэр зэрэг сэтгэлдүүтэй байгаа вэ гэдэг хүүхд бас өөрөө тайлбарлаж чадахгүй шүү дээ тий тэгэхээр миний хүү хэдэн хувьтай байна гэдэг гингот 80 те эсвэл 99 л гэж яддаг ер нь бол тэгээд энд бас супер те тэр номон дээр бас гарч илээ одоо нөгөө нэг хүүхд өөрийгөө нөгөө сайн тайлбарлаж чадахгүй учраас ингэж нөгөө нэг одоо хуваар юм уу те оноогоор юм уу өнөөдөр те сургууль дээр миний хүү хэдэн оноотой байсан одоо 10-аас гэдэг юм уу эцэг их болгоны донд хэлчих те битэр бол яг утасны батарей шиг хоорондоо тэгж нөгөө нэг бие бинийгаа ганцхан өгүүлбэр ер нь хэр зэрэг байгаа вэ те бүх юм ингээд нэгтгдээ хуваар гараад ирж байгаа энийг нэг тийм нөгөө ойлгох хэлээр нь ярих л гэж те тийм яг энтэй адилхан бас надад нэг чи уран чимгээг өөртөө амладаг шиг надад нэг тийм амладаг юм байдаг байхгүй. Манайхад хэрэгтэй бол бас би ингэж боддог байхгүй. Надад тийм хүн зүгээр надад ойлгуулах гэдэг юм баг байхад маань тодорхой хэлчихгүй ингээ араас нь айгу олон юм яриад байгаа төвхтөө санагддаг байсан учраас одоо тэр байдлаа хүүхдтэй мэдрүүлэхгүй тулд яншсан үгэлсэн байдлаар бол бүр альч насандаа орохгүй амьдрах юмсан гэж боддог байхгүй.
Тэгээд тэрийг юугаараа мэддгүү гэхээр би одоо холбоо үг ашиглаад ирүүл чи яншиж байгаа шүү гэж өөртөө хэлдэг заа одоо аяга маяга гэдэг нэг үгийг нэг ингээд давтаад ундаг штэ. На чихмэг чи юм сонсож байгаа юм гээд ингээд яг нэг үгийг ингээд давтаад ингээд холбоод хэлээд ирэхээрээ л за наа чи яншаа шүү гэж боддیں۔ За. Тэгэл яг тийм үгнүүдийг ашиглахгүй шүү гэж боддог. Тэгээд одоо айгүй төвхтэй санагдаг. Нэрэл тэндээс юу ч ойлгохгүй. Зүгээр ингээд эцэг эхчүүдийн гаргадаг алдаа тийм гинэ. Одоо уран жимгийг хүүхэд багтан загнах гэж байхдаа үгүй чи аяг таваа угаахгүй яад ингэж үгүй чи юу н ойрд ерөөсөө ичил ном ийхгүй нэг бүгдийг ингээ нэг дор ингэж санж араас нь хэлдэг. Тэгээ тэндээс юу ч ойлгохгүй л гэдэг юм байл. Ер нь нөгөө нэг тэр хүүхдэд ямар нэг асуудал байгаа юм шиг харьцах тий. Тэр хүүхд нөгөө тий something wrong with you гэж байгаа юм шиг одоо тий тэгж харьцах. Эсвэл одоо нэг буруу шааж, буруутгаж эсвэл нөгөө хэд засах гэж улаарах те ийм зүйл дээр хүүхд нөгөө ерөө засардггүй гэдэг нэ дахиж худлаа ярихгүй шүү чи гэдэг бол тэр нөгөө нэг ямар нэгэн байдлаар за би дахиж худлаа ярьж болохгүй юм байна шүү гэдэг бодлоор ерөөсөө тэгж очтдггүй те тэрийг одоо нөгөө өөр байдлаар ингэж нөгөө тайлбарлах одоо те хүүхдийнхаа тэр сэтгэхүй тархийг яаж ажиллаж байгааг ойлгох нь үхээс тэгж өгүүлж яншаа бол хүний хизээж одоо те одоо би сайн байя гэдэг тэгээ саяг цэнгэлэн хэлдэг үнэн баггүй юу нөгөө нэг юмыг бүхлээр хүүхдэд нөгөө хэлээд идэг. Одоо саяын ингэж дараалуулсан олон юм хэлэхээр хүүхд яахаа мэдэхгүй. Тэг ямар ч үр дүнгүй цагийн дараа нөгөө дараалуулсан юм а дахиад тавтаа ярддаг. 5 цагийн дараа нөгөө дараалуулсан юм а аяг таваагаараа цэгээр орно зөвлөд ихгүй яасан ингээ те. Хинэнч альж үгэн ингээд нөгөө сайн орж өгдөггүй. Хэлэх гэж байгаа л нэг шаардлагыг. Тэг энэ аягийг бас хүүхэд хідэн төгрөгөөр авдаг. Яаж хөдөлмөрлөж эцэг ихний энэ аягийг авч байгааг 3 настай хүүхд 4 5 настай хүүхд энэний үнийг мэдэхгүй. Хөдөлмөрлөлийн үнийг мэдэхгүй ядархайг бас мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр өнцгөр бид нэр том хүний өнцгөр хараад байдаг. Хүчиж ингээл те аяг тавг хагалах ч юм уу те за бүр жижиг л жишээ юм да. Тэгэл эсвэл ингээд таны нөгөө хөдөлмөрлөж үнцэнээ гаргаж ач холбогдол өгсөн тэр имийг ямар ч үнцэнгүй юм шиг болгочингууд л хүчиж одоо гэл ингээд шууд үеийнх нь хүндэгцсэн юм шигээр хандаад байдаг. Тэр мэдэхгүй тэр хүүхд мэдэхгүй учраас яг тэр адилхан тэр бол зүгээр л нэг аяг 5 сая аяг байна уу 500 мянган аяг байна уу 50 мянган аяг байна уу мэдэхгүй учраас тэрийг яг тийм нөгөө үнэлж байгаа байдлаар нь биш тэр хүүхд үнэлсэн мэдээд байгаа юм шигээр биш харьцаасаа гэж боддог. Тэгээ яг хамгийн сайн ойлголцох арга бол миний хувьд өөрөө яг амлсан тохирох. Одоо яг утасны хэрэглэн дээр надад ийм байгаад байдаг. Одоо хүүхд яг утас аваад иргэн тойрноо харахаар за утсаа өгөрөө гэхээр хүүхдүүд нь өгөхгүй эсвэл бүр уйлаад ч юм уу байдаг. Манай хүүхд болохоор бүр багын л ямар нэг юм хийж яхад нь ээжтэй төр өгж байгаараа тэгэрэй гэхээр шууд ингээд секундын дотор ингээд буцаага өгөөд тийм байсан. Тэгээд ээж нь хальт харчаад өгөдөө гэж хэлэх юм бол би хальт харчаад яг өгдөг учраас надад бас өгч чадаад байдаг байх гэж би боддог ус тэр үедээ. Тэр амлалтыг тэр чин жижигхэн боловч итгээд өгөөд нь шүү дээ ээж бол өгчдөг. Эсвэл аль натха өгдөө гэд эсвэл ингээд булааж аваал тий бас л хүчирхийлэл. Ер нь утас сэргэлж байгаа хүүхдээс тэр утасыг YouTube үзэх гэж байгаа хүүхдээс болиулах бас хүчирхийлэл гэдэг байгаа. Одоо нөгөө нийгэм нь ийм болцсон нэр үнэхээр үзмээр байгаа. Тэр яг хүчирхийлэл шиг хүлээж авч байгаа учраас утга учраар нь ойлгуулж тайлбарлах хэрэгтэй юм бэлээ. Том хүн ч гэсэн бидний ч гэсэн одоо утсыг нөхөр маань ч юм уу тий нэг ээж маань ч юм уу ингээд булаагаал авбал амар уур хүрнэ үстэй юм ч тий. Яг тэрэн шигээ өөрсдөө шигээ бодохгүй хүүхэд гээд бас амар юм хүмүүс бас биш юм шиг харьцдаг шүү ер нь тий. Тэгээ хор уршигын тайлбарлал уцаа цэнгэлж явахдаа үзээд ах юм бол яах гэж нацаа цэнгэлж явахдаа үзээд байгаа наатаа тэгээ цэнгэлэхгүй байсан тэхгүй байсан бойл наатахаа гэл ингээл тий. Ер нь хурааж авъя гэл гинт шийдвэр гаргаж орж ирэл тий. Тэхгүйгээр тий ингээд бичлэгээ үзүүлэх хэрэгтэй шүү. Торхоо иддэг бичлэг утас үзэж байгаа дутсан дэлбэрж байгаа бичлэг одоо тэг өмнө юм чи яхад үзүүлээд өөрөөр нь шийдвэрийг гаргуулаа. Тэг чи үзмээр энэ эсвэл энэ амар санагдчихвэл цэнгэлээ дуусгаар нь үзэх үү гэд ингээд сонголтын л өгөх хамгийн гоё юм байна ер нь. Одоо нэг гадны кинонууд идэв штэ нөгөө ямар банштай цутан гэртээ ганцаараа хүүхдтэй холбоотой ерөн зүгээр аливаа кинон дээр одоо сансар окторгын бас нэг кино нэрээ санахгүй тэ хүүхдтэйгээ тэр нөгөө нэг одоо тий хөгжлөр тэргүүлж байгаа орнуудын кинонуудаас зүгээр харахад яг нөгөө нэг том хүнтэй харьцаж байгаа юм шиг тий тэгж нөгөө хувийнх нь эрх чөлөө сонголтуудын өгч харьцдаг энэ зүйл бол надад өстой үнэнхүү таалагддаг. Тэгээ манай нөгөө дорныхны нөгөө хүүхдээ болохоор нөгөө жоохон тий нэг өмчрхүү тий өөрийн өмч юм шиг харьцаж байгаа. Яг нэг талаар дотно гэж хэлж болох ч гэсэн нөгөө талаар нөгөөх нь илүү дотн санагддаг болсон шүү одоо. Тэгээд манайх нар бол ингээд тий чи
чи мэ гэж зэгтэй харцдаг шүү дээ. Тэгээд яг хэдэн жилийн өмнө, нэлээд хэдэн жилийн өмнө бол кино үзэхээр гэсэн тий. Энэ манай ясээс найз майз гэх юм шууд амар юм найзууд харьцаж байгаа юм шиг хитрхи хүмүүжүүлгүй юм шиг харагдаад байсан бол одоо тэр нь илүү тэр аль хүндээ орон зайг нөгж байгаа гоё тохтой нээлттэй тий. Одоо нэг нөгөө тийм харилцаг хардаг аа. За бас нэг их сонин нэг санаа харагдлаа л да. Одоо манайхан дунд ихвчлэн яг эсэргээр нь ашигладаг. За нөгөө Good Inside гэх ном дээр тэгш хүүхдүүдтэйгээ нөгөө нэг юм тэгш харьцахыг эцэг эхчүүд маань айгүйх боддог л доо. Одоо 3 хүүхэдтэй байлаа гэж бодоход гурууланд нь одоо нөгөө нэг зайрмаг алим авчирч өгдөг тий. Гурууланд нь хувц авахтаа гурууланд нь авч өгдөг ч юм уу. Нэг юм тэгш харьцдаг ийм зүйл байдаг тий. Тэгэхээр чинь энэ дээр ингэж зөвлөж байгаа байхгүй юу? Нөгөө нэг хүүхэд болгоны онцлог мэдрэхүй нэг юмнууд нь ингээд өөр байгаа штэ нэг ихээс төрсөн ч гэсэн тий. Тэгш биш одоо тэр хүүхдийн зөвхөн онц тэр хүүхдтэй ганцаарчилж ингэж гурвалантай нь хурал хийгээд явцдаг биш те тэр нэг хүүхдийг ойлгох нь айгүй чухал нэгдүгээрт хоёрдугаарт гэвэл тэр хүүхдэд одоо яг таарсан одоо тийм нэн шаардлагатай юмнуудыг ингэж яана уу гэхээс ингэж нөгөө тэгш хандаад тахаар сүултээ тэр хүн одоо найз нөхдөдтэйгөө нийгэмтэйгээ нэг хүний дор орохгүй гэдэг юм чи энд орж ирж байгаа байхгүй. Тэр ягаад тутас ярьж байхад би утас ярихгүй байгаа. Нөгөө тэгш юм өсөд нь шүү дээ. Тэгтэл нөгөө нэг хувь хүний онцлог тэр хүүхдийг яг ээж нь яг ганцаарчилж тэр хүүхдийн мэдрэмжийг ойлгох уу, 3 хүүхдийн мэдрэмжийг тэгш ойлгож байгаа гэдгийг харуулах уу гэдэг дээр бид нэр бас анхаарад нэг хүүхэд гэдэг нэг ертөнцтэй шагаал өөр ертөнц гэдэг зүйлээс нь бас анхаарч тэр одоо тий дандаа нэг юм коммунист нийгмийн тий барааны толон тарааж байгаа юм шиг ингэж тэгс сайхан харьцах нь бас жоохон ботмоор юм бэл. Тийм биш тий. Миний бас уншсан нэг номтой жоохон давцчихж байгаа юм болов гэж бодлоо. Тэрэн дээр бас ингэсэн юм. Та 4 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй бол хүүхдүүдээ ингээд муудалцахт нь ч юм уу нийтээр нь загнадаг штэ манайхад тийхгүйгээр тус нь за ер нь ямарваа нэг байдлаар ингээ VIP яг хүүхдтэйгээ нэг нэгээр нь ярилцсан. Та хитэн ч хүүхдтэй байсан яг тэр хүүхдтэй хамгийн хайртай юм шиг мэдрэмжийг төрүүлэх нь чухал гэсэн юм. Тэгэхээр нөгөө нэг одоо ээж надаа үнэхээр хайртай та гэж ээж надаа бүр айгүй тийм надад л нуцаа илдэг, надтай л ойлголцдог, намайг л ингэдэг гэдэг ойлголт нь өөрөө нөгөө бусад гэр бүлийн гишүүд, дүүнэр ах эгч нартаа энэрэнгүй сэтгэлээр хандах тийм сэтгэлийн тэнхээ өгдөг гинэ. За ээж угаасаа надтай хайртай юм чи. За бити тгий хагаан дүү магаан дүү ингээд тайвшруулах тийм тэнхээтэй болдог гинэ. Яг хад зээл юм шиг санагдсан мөртлөө бас магадгүй ингэж бодсон. Ер нь яг эцэг эхчүүд хүүхдтэйгээ ярилцахдаа хүүхэд эмчин гэж бодоод яг тэдний нэг юм тэрүүхэн хүрээнд яриад байдаг бол бас өөрсдөө эцэг эхчүүд ядарч байгаагаа яг би чиний төлөө ажиллаад гэж бол хэлэхгүй. Одоо тэр бол бас хүчирхийлэл болж байгаа боловч ямар ч байсан ядарч байгаагаа нэг амаргүй байснаа өнөөдөр тийм байна гэдгийг ч юм уу бас багаар хүүхдэд ойлгуулж ахын зөв. Бид нөгөө ус төлөө аваад л эсвэл ингээл гал мал түлээл ингээл механикаар тэдрээгээ ингэж ажил сурах боломжгүй ингээл бүх юм бэлэн амьдрал руу оруулах гад л хичээж штэ тий. Тэр үед ядаж одоо хүний сэтгэл зүй зовлон ядардгийг ойлгодог хэмжээний байлгахын тулд бас хүүхдүүдтэй хүүхэд гэлтгүү хаяа өөрийнхөө сэтгэлийг ойлгуулж авах хэрэгтэй юм гэж бодсон. Тэр би энийг бүр яг мартах гэдэг. Би нөгөө чиний нөгөө батарей хэлдэг гэдэг шиг би болохоор хүүхдтэйгээ нэг одоо ингээд үнэхээр миний хүсээгүй байгаа үед одоо надаас нэг юм шаардаад байвал би одоо яг ихэнхдээ дуулууртай байхыг хичээдэг мөртлөө яг тийм үед нь чадахгүй гэж хэлэх нь надад муухай санагдаад байгаа учраас таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэлждэг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ямар ч боломжгүй л болчлаа гэж боддог гэсэн юм шиг байна. Гэсэн чинь яг сүүлд би миний хөө тэгээд өгөөч энийг аваад өгөөч гэсэн чи урдаас таны залгасан дугаар холбогдох хариугаа авсан. Яг л ингээд сурцсан байгаа хгүй ямар үед намайг тэрийг ашиглаад байгааг мэдсэн байсан. Эвгүй л юм бэлээ. Тэгэл толил юм да тий. Нэг зэлүүд манд баригдаалаа. Хүүхдтэйгээ яг эргэж энэ над дээр буунаа гэдгийг бас ер нь бодож явах хэрэгтэй. За хоёлаа комент оръё. Баатүлгийн хоёр маань дэлгүүрийн шалан дээр уйлвал яах ч вэ? Энэ угаасаа байдаг л зүйлтэй гинэ. Тийм шүү. Ер нь тийш энэ их гоё арга биш. Хүүхэд ер нь уйлаад байж байвал бусад ээж аваад ч гэсэн те тэр хүүхэд ээж аав
дундуур нь танихгүй мэдэхгүй гэж ороод хүүе хүүхэд чи уйлаад энэ хүүе хүүхэд авч ямар амар энэ төр гэдгийг болох хэрэгтэй гэж боддتي. Би бас уйлаад дуусгах хүлээгээд ингээд бүр нэг хэнэггүүрээд байж ахт чинь хүүхдээ аваач гэдэг хараа айгу төвхтэй байдаггүй чи би тайвширхыг хүлээж ш тэр хүн өөрөө даван туулаад байж ахт чинь. За юм асгах, аяг хаглах хэвээр уралдгүй. За гар хөлөө зүсчихнэ, битгий хөдлөөрөө ээжин цэвэрлэтгий дараа нь болгоомжтой байгаарай гэд хэлчихдэг гинэ. Нөгөө дээр үед юм уу одоо амьдралын төвшин мөвшнээс болдог байсан юм уу? Юм хам хагалж өвдөрөхөд ер нь айгүй амар нөгөө загнуулж магнуулдаг те ингээ асуудал үүсдэг. Харьсаа болуулдаг. Одоо бол бас нэг хайхтар те хүүхдээ аяг хаглалаа. Юмаа хасгачлаа гэл одоо баг зодож нүтгэнд бол одоо тийм юм бол хайг баг. За бас мэдгүй ч ээж магадгүй юм бид нар янз бүр л ах тий. Би бол одоо жишээлбэл те юм хүүхдийн санамсаргүй даа ялангуяа те санаатай биш шүү дээ. Бид нэр санамсаргүй байнга лалтаа гаргаж байгаа ер нь те нэг юм өршөлждөг ч юм уу те одоо нэг аяга унгаа гэдэг чинь супер жишээ шүү дээ. Санамсаргүй хийж байгаа тий. Тэг хүний санамсаргүй хийж байгаа юм дээр бүр ингэж тэрийг асуудал болгоно гэдэг бол надад жоохон те байж болохгүй. Даа ялангуяа хүүхдэд дээр тэр мөн амтнчтай. За ог юм аа. Хүүтэйгээ маш их ярилцдаг. Ярилцахаас огтөө өгшөөдгүй ямар ч чухал асуудал, ажил нөхцөл байдалтай байсан ч хүүдэл анхаарал хандуулж бүхний ихэнд тавьдаг. Уур хурц байгаа, ууртай байгаагаа, за өвдсөн бол өвдөж байгаагаа, таалагдахгүй юу? За зөв буруу гэх мэт нөхцөл байдлыг ямар ч дүрд эсэхгүйгээр яг л бодит харьцахыг чухалчилдаг гинэ. Бодит гэдэг бас их зүг байна тий. Хүүхдийг жоохон гэд нөгөө нэг хуураад тий одоо өвдсөн бол одоо тэрийг нөгөө ямар нэг байдлаар хэлэхгүй хуураад байхыг надад бас хүн хуурж байгаа юм шиг нэг тиймтэй тэр чинь хүн шүү дээ бас. Тэгэхээр яг ингээд нөгөө за үнэн нэхэд дарк байх юм бол нэг жоохон хөнгөвчлөөд юм уу тий. Тэгээ ер нь нэг юм үнэн харилцаа гэдэг юмыг л бүр багаас нь суулгаж авахгүй бол би ямар нэг байдлаар хүүхдээ өнөөдөр харгалж явах юм бол те өсвөр наснда намайг ингээ харгалаад яваад идэх хүүхдтэй болчвол амар хэцүү шттэ. Тийм хүүхдүүд зөндөө байдаг. За тэгээд ер нь өсвөр наснда нөгөө эцэг ихийн хүссэн үр дүн гаргахгүй ч юм уу эсвэл ингээд хэцүү буруу зам руу ороод байгаа хүүхдүүдийн ихэнх нь те гэхдээ та намайг тийм байхад та нэсэн. Та надтай ярилцдаггүй байсан ч гэдэг юм иймэрхүү байдал айгүй хэлдэг. Эцэг ихтэй асар их гомдсон гомдлууд тэгсэн ер нь хүмүүстэй хүүхэд гэлтгүй хүмүүс өнөөдөр зөндөө байна. Тэгээд нөгөө энэ гişлийн асуудал яг халуун ингэртэй тэрвэртэй хацар амын илбэж байх насанда эцэг ихийн нөгөө хамгийн сайн хийж одоо хүүхдтэй хийх зүйл хажууд нь байх юм гинэ. Тэгсэн чинь нөгөө одоо манайхан ч мөнгө санхугаасаа болоод гадаад дотоод яваад хүүхдийнхаа төлөө би энд мөнгө олж гин гэдэг үүднээс өөрхөө тэр эцэг их тэгэл явж байгаа хэл та. Гэхдээ одоо тэр одоо яг энэ номон дээр гардаг үг байхгүй юу? Таны хүүхдэд хийж чад хамгийн сайн зүйл эхний алхам хүүхдийнхаа хажууд байх гэдэг юм байлээ. Тэгэхээр энийг бас тэгж ботхоор юм байлээ шүү гэж. За ах эгчээс өөрөөр дүүтэй нь хандах ёстой ойлгодгүй юм. Ах эгчээс өөр байдлаар тэр дүүд нь хандах ёстой гэж байгаа юм байна. За хоол хүнс жижиг сажиг амттай авчирчаад дүүдээ өг дүүн жоох юм чин гэх мэт утгагүй санагдаад байдаг. Бас хүүхдтэйгээ хилээ хазаж найл гэж ярих дургу өрөөд явчихдаг та гин. За давс сужир бас яригдах байхаа. Би бас нөгөө ер нь айхтар хэрхлүүлж ярьдгүй төрлийн байсан. Тэгээд гинт бас одоо нөгөө яг том хүнтэй ярьж байгаа юм шиг ер нь хоолойны өнгөтэй тэгсэн юм уу за тэгэх юм уу гэдэг нь хоол явчаад ирсэн ч гэсэн тиймэрхүү контролтой харьцаад байдаг байсан. Тэгснэ би өөрөө айгүй их халуун дулаан наалтамхай зууралтамтхайг бүр дотроо ингэж мөрөөдөж хүсдэг те одоо нөхөртч вэ те эцэг эхтч вэ эрхлэх надад гой санагддаг байтлаас би яагаад хүүхдэд тэрийг бас мэдрүүлэхгүй байгаа юм бэ гэж бас өөрөөсөө айсан. Тийм болохоор байнгын наач юм уу дүү гэдэг ах нь хайшин те зүгээр ерөнхий бас л давс учраас тааруулах юм байна гэж ойлгосон. Тэр дүү чин жоох юм чин гэдэг байгаа нэр зөв шүү. Одоо юу гэдэг те одоо тэр миний одоо хүсэж байгаа юм хинт ч хамаагүй байна гэдэг ойлголтыг хүүхдтэй багаас нөхгүй тулд жоох нь вэ нэ том нь вэ хамаагүй харьцаа одоо буруу байсан ч гэсэн ах нь бийж юу гэдэг байгаа гэдэг шүү дээ те тэр стайгуу буруу. Өчтөр одоо Цэнгэлийн маань унсны уран зохиол дөрвөөс Аккормигийг сонсчвал тэгэл хүүтэйгээ хамт ингээл оронд орсон чинь эмэмтэг бод яаж нөлөөлсөн мэдэхгүй ингээд хүүхдээ
яг бид хоёр яг ингээд энэ цаг мөчт ингээд хамт байна те ямар ч байсан ингээд хамт байна гэдэг нэг хүүхдийнхаа үнэрийг ямар ч гоё үнэртэй байлаа хүүхд чинь те ингээд нөгөө зөөлхөн биеийн тврээд те хацрын ингээ үнэрлээд үнсээд ингэсэн чинь бүр нэг их хүрийн элбэрл нэг хин сүг асгарна гэдэг шиг гол руу бүр ордог те нэг тийм мэдрэмж төрөөд ингээд яг нөгөө нэг хүүхдийнхаа хамт байгаа тэр мөчөө нөгөө өгүүлгээсээ нэг ягаад чи мэдрээ те тэгээд бас яг тэр мөчийг ингээд мэдэрсэн чинь би ингээд аюу гой цэнэглэгдээд өнөөдөр бас ингээд яг гой ингээд дүүрэн мэдрэмж аваад одоо хүртэл нэг тийм яг хүүхдтэйгээ тэрвэлдэх мөчт нэг юм чэйжин дотор нэг сонин тэгээ нэг юм гоё нэг зөөлхөн нэг тийм мэдрэмж ингээд нэг урсаад ороод ирэх шиг санагддаг. Тэгээд тэр маань яг одоо энд байна. Яг байгаад байна. Яг байна. Тэгээд нэрээ тийм шүү. Ер нь бол ямар ч ухаантай юмдээ энэ хүүхдүүдийн бодож байгаа тэгэл ярьж байгаа бүх юм бүр заримдаа бүр гэмгүй юм шиг мөртлөө асуултууд нь айгүй хөөрхөн байдаг. Тэг бид нар чинь нөгөө амьдралыг худлаа өнөө мэддэг болсон юм болохоор юмэг ингээд өөрөөр хараад байна. Тэгээд нөгөө минийхөө дотор өмдөө өмсчих гэсэн чинь л байхгүй юм л гэдсэн. Дотор өмдөө өмсчих үү гэдгсэн чинь ингээд өмнөнийхөө дотор руу орсноо дотор нь өмдөө байхгүй байна гэх. Тэгэхээр ингээд бүх юмыг тийм цайлганаар харж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Дотор өмдөхээр дотор нь л нэг юм байна гэж бодоод байна шүү. Тэгэхээр ийм хөөрхнөр харж байгаа хүүхдийг бид нар нөгөө үдцэн туулцсан амьдралаа тулгаж шаардаж ингэхгүйгээр сэвтэхгүйгээр мэдээж тэр хүүхдүүд чинь өссөн үсээгүй амьдрал туулна үзэн тий. Бага насанд нь тэр 7000 хүрэхгүй хоногийн хугацаанд нь аз жаргалтай, дурсамжтай, тэгээд аав ээжийн зүгээс өгж болох мэдрэмжүүдтэй тэгээ байж хамсан. Бас яг тэгж бие барьж хайрцах бас тийм хэцүү гэж бол би бодохгүй байна. Тэр чинь хүүхэд одоо загнахтаа дээрээс нэг том хүн орилоод чанга дуугаар загнаал эсвэл ингээл очир холбогдлого амар юм хороо зэрэг өдөрдөж байгаа юм шиг хоолойны өнгөөр ярихгүйгээр доошоо сууж байгаа л ярилцж байгаа л да яг нүднийхэн төвшөнд очиж байгаа л тэгээ яг ингээд өглөө гарах гад би хоцрох гээд байдаг яарад байдаг нэг юм бүр давхцсан юм байдаг миний хүүхд намайг хоцроох эсвэл ажлаас хоцрох ямар үр дүнтэйг мэдэхгүй шүү дээ тэр хүүхд ч тэгээ тэгж яхад хоцрлоо тэглээ инглээ хүүе гэл ингээд авахгүйгээр ерөөсө 2 минут яг тэр өөрийнхөө стрессийг хаяад хүүхдийнхаа төвшөнд очиод хажууд нь очиж жаад чи юу ингээ гармааргүй байгаа мó юм цаг араа тийм болж байна. Хойлоо тэгвэл бандажтайгаа гараа авчих уу гэл тэгтэл өөр болчдөг байхгүй. Би уг нь яг өөх гээд байгаа шүү дээ өөрөө бол тий. Бандажтайгаа гараа авчиа. Ангийнх нөхдөд шоолох болов гэл тэр ингээл сонирн болж ирээл тэгэл өмдөө өмсөл хувцас өмсөл явахтаа толчихно. Тэгэхээр яг тийм хэсэгхэн одоо фантаз гэх юм уу хэсэгхэн хүүхэд насандаа очихыг л хүүхэд бол харилцаанаас хүсдэг баг. Амархан уг нь бодоход яг тэр болгонд одоо тийм бүтээлч хандах хэцүү л байдаг л да заримдаа. Гэхдээ аль болох манайхан тэр тал дээр том хүн гэдгийг мартаа тарьцж байгаарай л гэж хэлмээр юм ер нь. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Бидний арин шин чөлөөт нэвтрүүлгийн маань ивент тэгчээр Монголын хамгийн том кофений үйлдвэр ханганы нийлүүлэгч Рокийн маань хамтарч ажилладаг. Тэгээд өдгөө бас 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. 10 жилийн алтаа оноо, туршлага, 10 жилийн одоо тий турш босгосон тэр сайхан амтыг та бүхэнд ингэж барьдаг. Тэгээд одоо 8 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Хороололт сүлд нэг салбар нэгдсэн. За Будда Vista, Нүүбийн баруун талд Фантам 40,000-т, FM офис 13-т байна. Monnis Tower, Төв намын сангийн хажууд, River Plaza, за Новитол жишт бодлын замын хойно экспресс салбар гэдэг. Тэгээ ийм 8 салбар байна. Тэгээ та бүхэн маань бас тэ төв газраар ажил төрлөө амжуулан явж яхад нь бол тантай таарна. Тэгээд бас ороод болж игвэл тэ ороод гараарай. Бас альчаалаа тайлаад сайхан кофег нь уугаад гарах ч сайхан байдаг шүү. Тий. Манайхаа одоо нэг ямар ч мэдээллийг хаанаас ч дэлгэрүүлээд шинжлэх ухаанч байдлаар авчих боломжтой болсон. Яг энэ үед кофений үр хуурсан үртэй Монголдо хуурсан үр нь за тэр энэ тэндээс захиж авчирч байгаа үрээс юугаар ялгаатай байгаа, юунд давааталтай гэдгийг бас мэдчихэж болно. Дээрээс нь кофений хэрэглээ хүнд зүрх судасны өвчин өгөөд байгаа юм уу? Одоо сахар нэмэгдүүлээд байгаа юм уу? Одоо кофе битгий уу гэд нэг хэсэгчд юуг нь ч мэдэхгүй кофега бэл гэх нэг иймэрхүү яриа айгүйх явдаг. Тэгэхээр нөгөө зохист хэрэглээ гэдэг бол одоо хэлээд байгаа шүү дээ. Усыг хүртэл их уул хороо гэдэг. Тэгэхээр зохист хэрэглээ. Тэгэд Рокийн салбарууд дээр бас оройн цагаар бол бас кофеингүй тийм кофе гардаг. За тийм дээрэс нь гоё амттай хоол, өглөөний цаг, өдрийн цаг бүгд гардаг. Маш гоё орчинтай. Тэгээ Рокийнхандаа баярлалдаг шүү. Баярлалаа. За Батүлэг маань
яг бүтэн үгээр яриад эрхлүүлнэ штэ. Үхрийг үхрээр нь тэрнээс өмбөө гэж ярьдаггүй. Эрхлүүлээ тэрвэрэд янз бүр болно л доо. Том маань жаахан өсвөр насны эхэлсэн болохоор жаахан хол ойр хоёрын хооронд л байна да гэж. Зөв. За энэ шилжилтийн нас хүүхдүүд том болох яг тэр үе дээр нь ингээл ээж аавууд бас л нөгөө сайжирч тэд нарыг ойлгож болохоор өөрчлөгдөхгүй бол бид нэг аргаараа олж бүтэхгүй юм билүү гэсэн тий. За одооний энэ жаалууд мэдлэгээрээ бол 5-0 дахь шинжтэй шүү. Өчигдөр хүүтэйгээ сар харангаа ярилцаад явж байсан чинь сансар охторгон хичээл орж байдаг шүү. Бүр бодтоор нь сар дэлхий эргэлт энтергээд үзүүлээд ангийнхаа нар иргэдэггүй гэж одоо маргасан байх жишээний гэж байна. Тий, яг үнэ. Би нөгөө нэг сансрыг хар нөх дортой гэл тэгэхээр үгүй чи би бас ингээл за яг нэг юу нэг бичлэг гаргаж ирээд энийг үзүүлэнэ дэлхийд яг хаана амьдарч байгаа айгүй гоё тайлбарлаа энэ гэж одоо үзүүлсэн чинь айл үжи хар нөх мөхөндөө би дуртай штэ энэ гэсэн бүр тийм энэ хүүхдүүд бол өстой супер юм байлээ. Тэгээд нөгөө бид нарын үзэн ядаад байгаа тэр утасны хэрэглээ чинь бас давуу тал нь ингэж харагдчихэв. Би бас энийг өмнө нэг дугаар дээр хэлсэн. Гэхдээ бас дахиад хэлчихье ээж аауд маань бидний одоо хийгдсэн материал гэдэг тэгээд одоо ерөнхий ойлголтоор бол бидний одоо энэ нүд нэг цаг ингээл утас харахад ингээл хачин болол ирдэг штэ завсаргүй арчвал гэл ингээл хүүхдүүдийнх бас их өөр байгаа. Одоо бид бүр дээр үеэсээ ингээ эволюцаар ингээл өөрчлөгдөл сайжрагдал ашиглагдж байгаа байдалтай ховсож амьдарч байгаа. Одоо энэ араа шүд дутуу болоод байгаа, агтаараа урахгүй болоод байгаа амны энэ шүдний хайрцаг ерөнхийдөө ингээд хүн төрөлхтөн тэр хаяар ингээд жижигэрж ирж байна. За магадгүй нөгөө нэг юм шүмбийсэн одоо нуруунд бүхтөр тиймэрхүүч одоо биеийн бүтцтэй болохыг үгүйсэхгүй. Яагаад гэвэл энэ бие физиолог гэдэг чинь хэрэглэгдэж байгаа байдлаараа өөрчлөгддөг. Одоо махыг болгож идэхгүйгээр ингээд зулгааж тастаж түүхийгээр нь шахуу иддэг байхдаа амны хайрцаг нь маш том ийм амтай бөмбөр амтай байсан бол болгоод идээд ирэнгуут ам ингэж жижигэрсээр хагаад ашиглахгүй байгаа учраас жижигэрсээр хагаад одоо бидний хэвийн хэмжээнд ирсэн ч гэдэг юм. Одоо харин хитрхи их миксэрдсэн ч юм уу их зажлах шаардлагагүй хоол идээд байвал бидний нагт араа ургахаа болчиход байна шүү дээ. Яг энэтэй адилхан өөрчлөгддөг учраас тэр хүүхдүүдийн нүдний тэр ачаал даах цэнхэр гэрлийг хүлээж авах байдал биднэрийнхээс хэд дахин одоо илүү чадварлаг байгаа. Тэгэхээр бүх юмд бас айдсаар хандахгүй хэрэглээг нь тохируулаад тэр бууралт хийгээд цаг нар зааж өгөөд тоглоод энэ юу хийгээд те тэр байдлаар нь хянахаас биш яанаас тоцоо энэ одоостой нүд болох хайлаа гэд бас бүх юм дээр тэгж бас битээ ягаараа гэж би ер нь боддгоо. Тэр яг нэг юм үний хөгжлийн номон дээр л одоо тэгсэн байсан. Тэгээ тэр надад айгүй гоё тийм хонглын үзүрдэх гэрэл шиг санагдсан. Бас бүх юм дээр айчих гад байдаг шүү дээ бид нар чи ер нь. Тэгээд манай нөгөө хүүхдэд дандаа удирдахаас илүү бас хүүхдээр яг ингэж удирдуулж юм хийж үзэх тий гоё юм билээ шүү дээ. Одоо хамт тоглоом тоглохдоо хүүхдийнхаа удирдлаганд ороод тий яг цагаа гаргаад тэгээд тэр хүүхд маань яаж удирдах гэж тэгээд нөгөө нэг ээж хүү хоёр адилхан эрхтэгчтэй ийм байдалтай байгаа гэдэг гоё юм эрхчлөөний мэдрэмжийг өгөхийн тулд ингэж нөгөө хүүхдэрээ удирдуулж зураг зурна хүүхдэрээ удирдуулж нөгөө нэг юм өрдөгтэй зээж надаа хаан тавих уу гэд тэ тэнгуү тэр хүүхд чинь ингэж нөгөө удирж зааж ахтаа айгу гоё юм мэдрэмжийг тэ ийм ойр дотн энд найдаж болох юм байна миний найз юм шиг ийм тэгш ийм харилцааг ээжээсээ бас ингэж мэдэрч идэг. Тэгээд одоо сансар битээр заримдаа ингэдэг байхгүй юу. За сансар ээж нь би сансар гэд ингээд тоглодог. Тэгсэн чи яг миний нөгөө нэг юм асуудлуудыг хүүхэд маань намайг юу гэж ойлгодог вэ гэдгийг тэндээсээ хараад за одоо намайг хэлж байгаа байхгүй. За сансраа тэрийгэ тэгэрээ гэдэг юм би үгүй ээ гэж мэгээд нөгөө өөрийг нь дуурайд би нөгөө зөрүүдлүүл яадгийг нь өөрт нь үзүүлэх гээд байгаа байхгүй. Би идмээргүй байна гэж мэгээд те тэнгуут надтай ингээд идчихэлтэй гэд нөгөө намайг ингэж нөгөө ятгаж матаж байгаа нь айгүй хөөрхөн. Тэнгуут би одоо асууж байгаа. Би яагаад хоол идэх ёс? Би яагаад брокколи идэх ёстой юм бэ ээжээ гэнгүүт. Яагаад гэвэл миний хүүд ингээ сайн гэд нөгөө уг ирчин бүр аль дээр бүгдийг мэддэг болцсон заяа. Ууг нь. Тийм, брокколи чинь бараг л дээ одоо нөгөө кальц мэлтэй гэх нь холгүй. Тэгээд одоо би даалгавраа ингэж хийхгүй шүү ээжээ гэл нөгөө сансрыг дэгмэгтэй. Би яагаад даалгавар хийх ёстой ингээд би өөрөөс нь мэдэж нүгүй юу гэж нөгөө бас нэг тест яваад шүү дээ. Тэгсэн чинь бүр одоо бид чинь зүгээр бүгдийг мэдэж гин. Миний ч хэлж байгаагүй үгийг хэлж гин те. Чи ингээд том болоо сар руу аялахын тулд хичээлээ ингээд сайн их юм бол сар руу аялнаа. Хичээлээ муу их юм бол те ингээд аялж чадахгүй штэ
гэж мэгээд те тэнгуут энэ мэдчихсэн юм биш үү чи. Тэгээд ингэхээр одоо удирдах хэвээр чухал юм билээ. Сансар бас нэмээ болоод би одоо сансар болж байгаа байхгүй. Тэнгуут эмээгийнх нь яг ингээд нэг асуудал гарч ирж байгаа. Юу гэдгийг харав. Цагдаа дуудсан шүү. За алуу эмээ нааширтаа. Тантай хурал байна. Та яхаараа хүүхдийг цагдаагаар ойлгодог л гэх мэт. Йоо. Нэмэр инээдэрээд байгаа. Тийм. Ер нь ингээ хоол идэхэ болчоор нь одоо үнэхээр яг би бол өлсөд өгчихгүй л бол тэрийг заавал хүчилж алавдаж идүүлэх шаардлагагүй гэж бас боддог юм. Үнэхээр амар өлсвөл идчихэж штэ. Тэгэхээр идээч гэдэг юм зовлонтой санагдаад шаарддаггүй. Гэхдээ заримдаа бүр одоо би өөрөө их хүчин чармалт гаргацсан хоолн дээр болстой бас гүрэн штэ. Итий за яг идээл гэдэг. Тэгээд тийм үеүүдэд өөртөө хамт хоол ич хэрэггүй амар. Жохон утгуулаад нэг өндөг хааглуулад тий тэр залхуу нөрч штэ жоохон байцнаа. За би идрат энэ чи өөрөө хийгээл явчихж байгаа юм л да. Тэгтээ яг тэр процесс руу орцсон хөвгч шууд идчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ямар нэг юмд оролцуулаад байх юм бол ач холбогдол өгöd байх магадaltaй учраас хүүхэд юм чин гэж бүх юмнаас холдуулахгүйгээр оролцуулаад хэрэгтэй. Ер нь ачаал өрүүлнэ ч гэх юм уу юу ямар ч нөгөө мэдрүүлээд байх нь аягүй чухал юм байна гэж бас суралцж जैन тийм тий. Одооны хүүхдийн тэр мэдлэг гэдэг дээр бол өстой үнэхээр одоо мундаг байна. Тэгээд нөгөө нэг хүүхдийн асуултууд нь шүү дээ тий яагаад гэдэг нөгөө нэг асуултууд тэр асуултууд чи яг шинжлэх ухааны аягүй мундаг асуултууд байт юм ба штэ. Яагаад нүд байдаг юм бэ? Яагаад нөгөө нэг сар байдаг юм бэ? Яагаад бороо ордог юм бэ? Гэдэг энэ асуултуудыг бид нар ер нь хүүхдээ ингэж асуухт нь одоо тий энэ чанартай гоё курсэгээр энтергээд одоо хүүхд төрөөс анимашнтэй нөгөө одоо том хүн шиг яриад байл тэр хүн ойлгохгүй шүү дээ. Тэр анимашнуудыг ингээд үзүүлчихээр 3 минутын тий 4 минутын тэгэхээр тэр хүүхэд яг нөгөө нэг зөв мэдээллийг шинжлэх ухаанч мэдээллийг асуугаад бороо яагаад ордог юм бэ гэдгийг ойлгох чинь дахиж асуухгүй тий тэгэхээр энэ хүүхдүүдийн тэр үнэхээр гайхалтай асуултыг хүн төрөлхтөн хүүхд байхдаа асуудаг юм байна угаасаа. Тэрийг бид нэр дандаа үл тоомсорлж иржээ. Одоо бол бид нарт ийм бэлэн контент байна тий. Тэгэхээр одоо би жишээлбэл ингээ хүүхдүүдийн мэдлэгийн төвшин томчуудаас илүү байхаг ингээ харж байгаа байхгүй юу. Бүх нарийн тэр учрыг мэдж байгаа. Одоо сүүл жишээ нь ээжээ жермс гэж юу юм бэ гэж би нэрээ юу хэлээ гэж бодсоод би одоо тий жермс гэж юу вэ гэж бичээ хоёулаа ингээ хамт үзэнгүү тий нэг эст болон бактери вирус бүгдийг хамт хэлнэ гэдэг юм. Сансар битэрийн мэдлэгийн одоо тий одоо тэр жермстэй хамт хөгжөөд яг миний мэдж байгаа юм битэр зэрэг сурж байгаа байхгүй би ч өдийн насанд шүү дээ. Тэгэхээр тэр айгүй гоё тий яг тэр юмуудыг үзүүлээд байгаа айгүй супер арга шиг санагдсан. Тэгэд одоо айгүй гоё үед ирсэн байна ёстой. Тэгээ бодлоо үнэн аргалж тайлбарладаг үе өнгөрчөөд байна те. Бүгдийг бодтойгоор сайхан ярилцаад тайлбарлаад хамт хөгжинэ гэдэг бол бас гоё шүү. Харин тий хүүхдүүд ер нь яг одоо бид нарыг нөгөө нэг стресс бүх юмнаас ангижруулж бүр хормын дотор ангижруулж чаддаг гэж шийдтэй штэ. Яг тэрнтэй адилхан энэ айгүй их одоо дуу чимээнд ч юм уу цэцэрлэг сургууль дээр байгаа энэ ачаалалтай хүүхэд бас маш их стресстэй гинэ ер нь. За тэрийг ингээд тогтоод өстө хүүхдээ нөгөө өчтөр чи тэрнэ гэдэг шиг ингэрдээ наагаад тэрчээр л тэр хүүхдээ стресс ингээд арилждаг юм. Тэгэхээр бас өстө бүр ямар ч стресстэй бухимдалтай, ямар ч асуудалтай, өвчин зовлонтой бүр юу ч байсан хамаагүй яг тэр хорм өчийг л мэдрээд ах хэрэгтэй юм байна. Яг уу ажилтай бүр байнгын цаг өнгөрүүлж чадахгүй амралтын өдрийн аль нэг өдөр нь ажилтай ч юм иймэрхүү байгаа бол тэрэндээ гимшээд яг уу зүгээр байх үедээ чанартай ярилцдаг, ойлголцдог тийм хүн. Одоо би өөрөөр л жишээ авчлаа дөө гэж байхыг хичээдэг ер нь. Тэрнээс биш яг нөгөө одоо миний надтай адилхан насны хүүхэдтэй өөр найзуудаа харахад би яг тэр ээжүүдтэй адилхан цаг ингээл байн хамт байгаа л ч юм уу байхгүй байгаа байхгүй. За миний ганц хийдэг юм нь ерөөсөө л унтахаас өмнө заавал ярилцах. Бүр бага бахын л тийм байсан. Тэгээд их тийм одоо ингээ гадуур явах бүх үед ингээд би тэр нүд рүүгээ хараал ойлголцсон шүү дээ. Одоо ингээл надаас ингээл нэг юм асуух гэж байгаа бол ингээл яг миний нүд рүү хараал ойлгочтой. Тэгэхээр нөгөө бага насны хүүхэд тэрнээ надтай тийм сайн ойлголцож би биндээ итгэлцсэн байна гэдэг айгу амар байгааддаг. Тэр одоо битэрийн чалчаагийн л гав явах та гэж боддог нөө орой л юм яриад байдаг. Тэгс юм уу зүудчээ тэ юу зүудэлсэн гэсэн нөгөө бүх юмыг би мэдэн штэ гэж бодохгүйгээр сонирхоод ахаар өстө ярьж өгөн тэгээ тэр нь айгу гоё байгаад. Тэгснэ одоо ингээ уурлахаар ярилцъя. Хөөхөн тийм. Биш нөгөө хүүхдээ сургуульд анх өгсөн
Тэгээ нэг сургуулийн орчин яаж байгаа бол гэж би чи маш их сонирхож байгаа шүү дээ. Настай болж байгаа болов хүн амтнд зодолж нүдэлцсэн болов гэдгээс ахвалаа. Тэгээд миний хөө өнөөдөр сургууль дээрээ юу болсон бэ? Яг нэг орондоо хүнжилтээ орчоод нэг ярилцлагын цаг явдаг. Тэгсэн чинь нөгөөх маань ингээд миний тэр асуултаас залхаад сургуулийн тухай ярихгүй гэд би хүүхдэд залхаагаад тэгээд нөгөө нэг ээд сансар болдог ийм аргалуугаа орж байхгүй. Бас залхах юм бэ нөө? Энийг нөгөө нэг ийм эвтэйхэн байдлаар яахгүй бол яг нөгөө алав юм шиг одоо нөгөө тий байнга сургууль яасан гэж намайг ч гэсэн одоо нэг хүн бас тэгээд заажлын яаж ийн гэж өөрөө болгож магадгүй тийм байл. За хоёлаа комент уншаад ерөнхийдөө нэвтрүүлгээ өндөрлөё. За YouTube дээрээс маш олон юм үздэгэ. Дэлхий ямар хэлбэртэй амтан нар сар сүүн зам хар нөхөөл гэд одоо надаас авраг загас ягаад 3 ширхэг том загалмаатай байдаг. Жижиг загас ягаад ганцхан байдгийг асуугаад би энд баларч байгаа даа гинэ. Загас уушиггүй гэж байгаа бай. За сансар битээр саяхан үтсэн. За заримдаа удирдах гээл байна шүү. Жишээ нь радио банк сонсож байхаар англи хэлээ сураач гэх шиг уцаа болооч лайва үзээд байна уу энтер гэдэг гинэ. За хүүхэд нь удирдаад эхэлсэн байна. За хоолн дээр санаа зовдгүй штэ хоол байна уу идэл гэдэг тий. Тэгээ хүүхдийг өрөөсөө хоолоор шахаж болтгоо гэдэг юм билээ штэ. За хүүхэд баг байхад мэдэхгүй зүйл асуухаар мэдэхгүй болохоор ном авч өгдөг байсан гэнэ. Оо яг зөв чиглүүлэх штэ нэрээ. За жинхэнэ краш гинэ. За хоёлоо дахиад 5 минут байна. Нөгөө нэг юу цагаа харахаар. Оо за. Тий. За. Ашгүй дээ. Би бас ингэж боддгийн хүмүүст яг нөгөө хэрвээ өөрсдөд нь бас ашигтай санагдвал хэрэгжүүлээрэ гэд нэг зөвлөч. Би хүүхдийнхаа нөгөө хэлсэн үгнүүдийг одоо утасныхаа нөтөн дээр эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээр он сарын бичиж жагаад нэттэй өгнүүдийн тэмдэглэждэг байхгүй юу. Бүр том болсон хойно би тэрийг өгнө гэж боддгийн. Яг л тэр юм нэрэл одоо бүр айгу гайхалтай асуултууд өнцгүүд байдаг учраас тэрийг би мартчих байт гэж бодоод байдаг. Тэгээд одоо юу гэдэг юм чи хоёлаа тэр газар л яа тийм гоё амт үзнэ гэхээр намайг хазчих штеп. Үгүй хазахгүй юм бол амгүй мө гэд ингээд нэг ингэхэр нэг юм хөөрхөн санагдаад бүх юм хөөрхөн санагдаад. Тэгээд одоо тэднэрийн тэмдэглэж байгаад дараа нь бүр одоо жишээлбэл миний 5 нас, миний 6 нас, миний 12 насны хэлсэн үг ингээд он сартайгаа бичвэл би бүр ингээд том болсон өнөө тэр ингээд буцаагаад уншихтай айгуугаа он цагаараа илж байгаа юм шиг мэдрэмж төрөх байсан. Тэгэж одоо тэгэж хадгалт. Одоо ч тэгээ хэлэх үгнүүд нь арай жоохон санаа манаатай болоод ирсэн. Бүр жоохон байхдаа л их хөөрхөн байсан юм байна. Одоо ер нь ярьж исэн юмнууд нь. Тэгээд нэг аав хүүхдээ усан цэлхийг заах гал ингээд нөгөө өөрөө аав нууган сэлдэг. Тэгэл нөгөө пациент ороод заах гал ингээд айгуу чармаагаа хүүхднэр сурахгүй байсан гинэ. За тэгвэл одоо өстой багшд нь өгье багшд өгөөд тэг ерөөсөө амжилт олохгүй хүүхд нөгөө уснаас айгаад бие сул тайва ингэж яадаг гэ удирдаад ерөөсөө болохгүй байсан. Тэгсэн чинь дараа нь ингээ бүр за ингээ баг те бууч өгөөд ингээ байцсан байжгаад тэгсэн найз нь ирж аавынх нь тэгээд өөрийнх нь үеийн яг чацсан хүүхдтэй тэгсэн чинь хүүхд нөгөө усанд ингээ айгуу сайн сэлт юм байл да найзхны хүүхд нь тэгээ ингээ сэлээ явсан чинь нөгөө нэг сэлтгүү хүүхд чинь гид сэлээд унсан гинэ. Тэгээд энэ болохоор бид нар хүүхэд нөгөө нэг хаанаас сурч чаддаг вэ гэхээр яг үе тэнгийн нөгөө нөхрөөсөө одоо тэр чадж байгаа бол би чадна гэдэг. Тэгээ өмнө мянга хэлээд байсан болохгүй юм гэ зүгээр нэг болохоор л чадаад байна гэж бодоод байсан ч магадгүй тий. Том үе хэмжээнд чадчих гээд. Тэгээд энэ дээр бас сайн шүү тийм тий. Яг бүр том болцсон юм ч гэсэн энэ мэдрэмж том хүн болцсон юм ч гэсэн байд юм байна. Би бас анх бассейнд явахдаа тусаар тоглоулсан байхгүй юу. Тэгээ нөгөө тэнд над шиг анхлан суралцахаар ирсэн. Би одоо яг сурах гэж очсон, усаар тоглох гэж очсон. Сайн мэдээгүй өөрийгөө. Тэг ингээл байгаадсан. Ер нь эхний хэд хоног яваалсан. Дандаа сэлдэг хүмүүс байгаадсан байхгүй гол нь. Учир зүггүй сэлээ. Тэг би ингээд сэлхээс надаа юу хэцүү байсан гэхээр усан дотор орохоор л удаан амьсгаагаад өччихдөг нэг усны айдастай юм шиг байгаад байсан. Төвхтөө санагтаад ингээд байгаадсан. Тэгсэн чинь яг манай нөгөө ангид сурдаг байсан. Оюутны нөгөө ангид сурдаг байсан охин ээж орс хүй сайн уу гэж орж ирснээс амар сэлээ өвчтгий. Тэгээд тэр өдөр би сурсан шүү дээ. Тэгэхээр яг наа хүүхдтэй ч адилхан юм болсон. Өө нэрэ болох юм байна гэдэг ойлголт нь тэрнээс мань төрөд шарандаа юм уу? Тийм. За манайхан тэгээд хүүхдүүдтэйгээ өөр өөрсдийн яг нөгөө нэг муу ээж гэж угаасаа байхгүй, муу аавч гэж байхгүй. Тэгэхээр өөр өөрсдийнхээ аргаар бид нар аль болох л тэднэрлүүгээ дөхүүлэх гээл санаа сэтгэлийн ойлгох гол тэг бүр үнэхээр ойлгодгүй ч үе байна. За тэр үед тэгэхдээ
өөрийгөө айхтар буруутгаж бодохгүйгээр хүүхдээ ч гэсэн онцгой содон авьяаслагч гэж бодохгүй, онцгой содон тэнэгч гэж бодохгүй, ерөнхий хүн гэж бодоод л харьцээ. За баярлалаа. Бидний арьсан чөлөөт нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлж байна. Тэгээ маргаашийнхаа дугаараар уулзъя. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр манай Рокийн маань ажиллаа. За тэгээд бидний нэвтрүүлгийг та бүхэн бидний арин шингээд Facebook групп дээр join хийгээд ороод ирээрэй. Од мөндөр радио 83.3 107 гэсэн дэлгөөнөөр та бүхэндээ хүрж байгаа. За од мөндөр гэж латинаар бичээд манай пэйж дээр бол лайв өдөр бүр ажлын өдөр бүр лайв явж байгаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Тэгээ.